торгуулийн орлого байна. За энэ торгуулийн орлого чинь одоо энэ өнгөрч байгаа оноос үлдсэн төвлөрөөгүй орлогоос бүрдэж байгаа мó? Хэрвээ тийм бол хэдэн хувь нь торгуулийн энэ одоо оны үлдэгдэл байгаа бүрдээгүй. А хэдэн хувь нь эх онд хүүд одоо торгуул гэж төлөвлөсөн юм бэ? Торгуулийн орлого, хүү торгуулийн орлого гэдэг энэ чинь энэ хувьяасаа шалтгаалаад нэлээд ярихгүй бол урьдчилаад байхан торгуулийн орлого гэж тавьчихдаг. Тэгээд одоо автомашины замын торгуулч гэдэг юм уу, баахан торгуулийг хүчээр тавьдаг, зохиомжтой торгуул тавьдаг, тэрийг алдарт тооцдог гэх мэтээр ингээд иргэд аж ахуй нэгжийг хохироодог асуудал их байдаг учраас энийг нэгдүгээр хариулж өгөөч. За хоёрдугаар өмч хөвчлөлтэй холбоотой асуудлууд байна. Одоо өмч хөвчлөлийн жагсаалтууд орж ирж байна 15 онд хөвчлөгдөх. Тэгээд 2 тэрбум төгрөгөөр босго үнийн гэдэг юм уу, эсвэл одоо балансын үнийн нэгэ тавьсан байж 15 онд хөвчлөгдөх. Өргөө зочдлуудын хөвчлөл гэдэг. Тэгээд энэ зочдлуудын чинь хөвчлөлийнх нь асуудал ер нь явхад ямар нэгэн саад бэрхшээлгүй болцоод ингээд тусгаж байгаа мó? Түрүүчийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлцгээд хууль эрх зүйн асуудал нь шийдэгдээгүй, өглөг авалга шийдэгдээгүй байгаа гэсэн ийм юмуд яригдчихсэн. Энэ ямар байдалтай байгаа вэ? За хоёрдугаарт нь энэ өмч хөвчлөлтэй холбогдуулаад асуух бас нэг асуулт нь юу вэ гэхээр өнгөрсөн онд 12 оны төсвөөр баталсан, өмч хөвчлөлийн жагсаалтыг баталсан, хурдаар хийлгэсэн. Улаанбаатар банкны 20% хөвчлөх. За Улаанбаатар Синема компани 30% хөвчлөх гэдэг асуудал хурал дээр яригдал батаа дарга маш тодорхой үүрэг хурлаас өгөгдсөн. Тэр нь юу гэхээр энэ хоёр байгууллагын компанийн хувьцааны үнэлгээг хүндлэгийн байгууллагаар тогтоолгоод иргэдийн хурлаар орж хилцүүлж батлуулаад тэгээд хөвчлөх асуудлыг ном журмын дагуу зохион байгуулаа гэдэг үүрэг өгсөн. Гэтэл энэ асуудал өнөөдөр хүртэл хурлаар орж ирээгүй, түрүүний төсвийн тодтолд орж би бас асууж ирсэн. Ямар нэгэн тодорхой хариу хэлээгүй. За тэгээд одоо сонсохоор аль хэдийн худалдсан өгүүлцүүд авалцсан байж. Тэгээд энэ дээр ямар үдэн сонсогдож байна гэхээр 8 тэрбум байхаа түрүү хэлж ирсэн. Төгрөгөөр 20% худалдсан гэдэг. Энэ 20%-ийн 8 тэрбум төгрөгөөр та иргэдийн хурлын хурлаар батлагдаагүй, зөвшөөрөгдөөгүй иргэдийн хурлын өмчийг хөвчилсөн худалдсан асуудлыг чинь энэ үн дотор тэр ноогдол ашиг нь орцсон үн юм уу? Эсвэл ноогдол ашигаас тусдаа өөрөөр хэлэх юм бол сүүлийн 3-4 жил энэ банкнаас нийслэлийн Улаанбаатар сан ноогдол ашигаа аваагүй Монгол банк дээр төвлөрүүлээд явж ирсэн. Энэ ноогдол ашигыг оруулаад 8 тэрбум гэж байгаа юм уу? Эсвэл одоо оруулахгүйгээр тусдаа 8 тэрбум юм уу? За нөгөө кино театрын хувьд ч гэсэн бас мөн адил. Тэгээд энэ иргэдийн хурлаар оруулаагүй асуудал дээр та ямар хариулт өгөх вэ? Ийм 3 асуултанд та хариулаад байна. За хариулъя. Хариулт тооцоолох хариулъя.